Prime Minister of Mongolia. Монгол улсын Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн зөвлөлд аль биесээр нэгдэж үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо. Зөвлөлийн дөрөнд Монгол улсын ерөнхий сайд Занзан шатар 2026 оны 1-р сарын 22-ны өдөр Швейцарын холбооны улсын Давос хотноо зохион байгуулагдсан дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гар үсэг зурлаа. Монгол улс олон улсын давтцаанд хариуцлагатай энхийг дэмжигч улсын хувьд шинэ уян хатан үр дүнд чиглэсэн энх тавины механизмыг дэмжих нь Монгол улсын олон улсын байр суурийг бэхжүүлж дуу хоолойгоо илүү тодорхой өргөх боломжийг нээж өгөхин зэрэгцээ Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үүсэд том алхам боллоо. Монгол улс олон улсын энхийг сахиулах энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай. Энхийн зөвлөлийн дүрмэн цэрэгдсэн эвсэл бус харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах улс орнуудын бүр эрхэт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол улсын энхийг эрхэмлсэн бие даасан олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаамаа. Дүрмэн заасан 1 тэрбум Америк долларын босгоно гишүүн улсад гишүүнчлийн 3 жилийн хугацааг сонгохтой холбоотой тусгай заалт. Энэ нь Монгол улсад заавал хамаарах эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм а. Монгол улсад ус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээхэд шаардлагагүй. Энгийн гишүүний хувьд 3 жилийн хугацаатай сайн дурын үндсэн дээр өөрийн боломж сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой. Энхийн зөвлөлийн дүрмд Аргентин, Армени, Азербайджан, Казахстан, Унгар, Пакистан, Катар, Сауди Араби, Турк зэрэг нийт 17 улсын төр засгийн тэргүүн сайд нар гарын үсэг зурж уг зөвлөлд нэгдэн ороод байна.